За хоёр дахь бичлэгээ үргэлжлүүлье. За энэ бол иргэний эрг буюу зээлийн маргаан байгаа. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бизнес хийхээр одоо хоошо Орос руу бизнес хийхээр банкнаас зээл авдаг. За барьцаа өрөнгөө мэдээж барьцаалж байгаа. Банк бол эрсдлээ тооцоолж мэдээж одоо тухайн барьцаа өрөнгө зах зээлийн үнээс доогуур авчих эрсдлээ тооцоолж өндөр хүүтэй. За нөгөө хоёр маань эхний 2-3 сар бол зээлээ хэвийн төлж ирсэн. За сүүлдээ энэ бизнес маань өөрөө сая энэ цар тахалтай холбоотой, хөл хоройтой холбоотой доголдож эхэлсэн. За бизнес нь шатсан. Амжилтгүй болсон. Зээлээ төлөх төлбөргүй болсон. Банктай хэд уулзсан. Барьцаан тавьсан зүйл нь бол өөрсдийнх нь байр юм байна. Тэр байраа бас хүнээс бас хувь лизингээр авчихсан бас хэдэн дөрөвний үлдэгдэлтэй. Ингээд тэндээч бас нэг хэдэн дөрөвний өглөхтэй банк нь ч бас өөртөө олж үлддэг. Ингээд бизнес амжилттай болдог. Бас тэр бизнесээ бас хийхдээ дахиад бас нэг ойр тойрны бас нэг хүнээс 5-3 цаас авчихсан. За банкнд хүсэл тавьсан барьцаа өрөнгөөрөө одоо ингээд үр ширээ даръя да гэтэл банк хүлээж аваагүй. Бид зээл өгсөн хэлбэрээр авна гэдэг байдлаар. За ингээд банк шүүхт нэхэмжил гаргасан. За тухайн гэр бүлийн хоёр маань шүүхэд бас хүсэлтээ өгсөн. Тэг барьцаа өрөнгөөрийн төлбөрийг барагдвал өөр одоо орлого байхгүй бизнес маань юм байс. Бодойтлог хийсэн. Банк зээлийн бол төлбөрөөр авахыг шаардсан. Гэтэл тухайн одоо тэр эгчхүүгийн нөхөр за нэгэнт авсан зээл өхөн үний юм чинь гэрээ юма зурцсан юм чинь одоо зөвшөөрөх өстөө гэдэг байдлаар шүүхэд аргагүй өсөлтөө өгөөд шүүх банкны гаргасан нэхэмжлийн шаардлага бүгд нь одоо ханган шийдвэрлсэн. Ингээд дараа давзаалах хяналтын шүүхт хандаагүй. За шүүхэн шийдвэр гарсан 10 хоногийн дараа банк шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгөөд шүүхэн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай сахимжаа шүүхээс гаргуулад ингээд шийдвэр гүйцэтгэл очдог. За энэ хоёр хүн маань шийдвэр гүйцэтгэлд очсны дараа надад хандаж ирж байгаа юм. Одоо яах вэ гэж. Уул нь тухайн банкыг шүүхэд өхөөс өмнө хуульчтай хандсан бол бас гарц боломж байх байлаа. За шүүхэд хандсан байх үед хэрэг хуульчд хандсан бол бас асуудал арай өөр тал шийдэгдэх бас байлаа. Одоо бол ямар нэгэн шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг нь ямар нэгэн одоо бие даасан ч гэдэг нь ямар нэгэн нэвчлийн шаардлага гарах хугацаанд өнгөрсөн тийм одоо боломж болцоо байхгүй болсон байдаг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх албан дээр одоо миний би ажиллаж байгаа. Одоо энэ дээр л одоо ах チュ туслах юм асуудал үлдэж байгаа. За энэ хоёрын би сая ярианы түрүүнд хэлсэн. Банкнд одоо энэ шүүхэн шийдвэр одоо өртөө болчихж байгаа. Нөгөө барьцаан тавьсан байр нь хувь лизингээр бас нэг хүнд өртөө. Дахиад бизнес хийхэд бас нэг хүнд өртөө. Ингээд 2-3 давхар өртөө болсон. Ах チュ нөгөө гэр бүлийн харилцаа маань хүндэрсэн би юм тоо муудалцсан. Сүүлдээ одоо гэр бүлээ цуслах хэмжээнд асуудал яригддаг. Ахуу бас ойрд нилээд ууж байгаа. За ийм нөхцөл байдал үүсэж байна. За ийм нөхцөл байдалтай өнөөдөр адилхан саяны ковид цар тахалтай холбоотойгоор өнөөдөр бизнес доголжчихсан. Компани дампуурсан, татан буугдсан, татврын үр ширэнд орсон өнөөдөр олон асуудал байгаа. Хоёрдугаарт манай энэ ялангуяа энэ ах нар байна тийм үү?
эхнэрийнхээ үгэнд ерөөсө орохгүй маа. Анх л уулна хуульчтай уулзаж зөвлөгөө аваад энэ хэрэг дээрээ нэг хамтарч орё гэтэл авсан зээлийг одоо дахиж хуульч авч мөнгө гаргаж зардал гаргаж яах гээд байгаа юм бэ? Зөрүүлсээр байгаад өөрсдөө дахиад орсон. Тэгэхээр энэ дээр одоо бас аль гэрийн одоо энэ өрхийн тэргүүнүүд үзэж байгаа бол эхнэр хүнийхээ үгэнд орж байгаараа гэж хэлмээр байна. За ингээд ярианыхаа төгсгөлд аливаа зээл авахтаа та бүхэн маань нэлээд бодолтой бас авч байгаарай. Дараа дараагийн одоо асуудлаа бодож иж авж байгаа цалиндаа найддаг. Тэр ажил танд баталгаатай. Хизээ нэг өдөр та ямар нэгэн байдлаар ажлаас гарч болно. Хоёрдугаар таны бизнес хэр удаан амжилттай бас явах вэ? Энийг тооцоолох хэрэгтэй. Банкнд тавьсан барьцаа хөрөнгнөөс гадна танд дахиад өшөө барьцаа хөрөнгө байгаа юу? Дахиад өөр тусдаа танд орлого байгаа юу? Ямар нэгэн эдийн засгийн одоо ийм асуудалд дарамтанд орох байх нөхцөл байдлыг та бүрдүүлж чадах уу гэдэг нөхцөл байдлаа аягүй сайн судалж иж зээл бас авч ямаар байна. Банк болон банк санхүүгийн байгууллагаас. Банк болон банк санхүүн бол ялгаа авах бүгд ашигын төлөө. Бүгд эрслээ тооцоолж. Хэрв энэ хүн бидний гаргасан зээлийг хүүтэн хамт төлөхгүй барьцаа хөрөнгөөр нь бидэд хохирлоо барагдуулнаа гэж байгаа. Хүний одоо үнэтэй сайтай насаараа цуглуулж нэг орох оронгийн банк санхүүн бол хамгийн одоо доод үнээр үнэлж байгаа шүү дээ. За дараагийн та хүндээ нэг хэлэх гээд байгаа миний нэг санаа юу вэ гэхээр өнөөдөр иргэд маань зээл авахтаа өөрсдөө судлахгүй байна. Хаанаас хэрхэн зээл авах вэ? Эргээд одоо нөгөө авсан үнэн өхөн үнэн гэдэг байдлаар бас асуудалд хинэггүй хандаад байна. Тэгэхээр энэ байдал дээр заавал хуульчтай бас хандж байгаа чи зөвлөгөө авч байгаа чи гэж одоо бас захимаар байгаа даа. За саяны энэ хэрэгэн маргаан дээр нэг өөдгөө зөвөн гэх юм нэг зүйл нь юу болсон гэхээр тухайн ах ジョル өмгөөлөгчгөө орсон, хуульчгөө орсон зөвлөгөө аваагүй. Барьцаа хөрөнгөөрөө хохирлоо төлөё зараад шүүхэд банкыг өхөөс ч өмнө хэлсэн, шүүхтэр ч хэлсэн. Гэтэл тийм байхгүй. Бид нар зээлээ бол гаргасан хэлбэр авна гэдэг байдлаар шүүн шийдвэр гаргадаг. Өөрсдөө ч одоо манай ах ジョル өөрсдөө ч гэсэн авсан үнэн өхөн үнэн гэдэг байдлаар зөвшөөрдөг. Уулын банк зөвшөөрсөн байсан бол өнөөдөр шүүхэд хандхаас өмнө тухайн байрыг өнөөдөр зарж борлуулад банк өөрийн одоо уулын тэр зарагдаа хангалттай одоо тэр өөрчлөлт авах боломжтой байхгүй. Асуудлыг хүндрүүлэхгүйгээр банк өөрийн хохирлоо аваад тухайн ах ジョル маань нөгөө нэг хувь лизингээр авсан хүмүүстэй үлдэгдлийн нөгөө нэг бизнес ихтэй авсан хүнийхээ зээлийг өгөөд ингээд асуудал болно дуусчих байлаа. Цаанаа бас нэг хідэн төгрөгөөс үлдэх байлаа. Уул нь бол. За энэ асуудлаас болоод тухайн тэр байрны хувь лизингээр авсан хүн байраа буцаах, мөнгөний буцааж өгөх асуудал дахид тусдаа үүсээд ингээд одоо гурвалсан одоо бүр ингээд нэг замраагүй асуудал үүссэн. Одоо шийдвэр гүйцэтгэлтэй ажиллагаа нь явж байгаа. Тэгэхдээ миний хувьд одоо гарц гаргалгаа гэх юм уу асуудлыг бас ах ジョル тал шийдэх боломж болцоог бас бүрдүүлсэн. Асуудлыг их боломжийн байдлаар шийдэхээр ингээд тохиролцоонд хүрсэн. Уулзалтуудаа хийсэн. Эхнээсээ гар хөлөсгөө зурагдсан. За тэгэхээр та хүмүүс маань ойлгосон баг. Аливаа зээл авахдаа их сайн бодолтой байж банк бол эрсдлээ тооцоолчихж байгаа. Та хэд маань өөрсдөө эрсдлийг маш сайн тооцоолж зээлээ авч байгаа чи. Банкаа их сайн судал, хүүгийн сайн судал. Эргээд та цалингийнхаа орлогот найдаж гин үү, бизнесийн орлогот өшөө давхар одоо их нэрийг чинь өөр ямар нэгэн орлого байгаа юу? Тэрийг судалж иж энэ зээлээ авч байгаа чи гэж одоо бас хэлмээр байна. Хоёр дахь нь ямар нэгэн асуудал үүсэх юм бол нэн төрөнд одоо хуульчид хамтад зөвлөгөө авч байгаа чи гэж одоо захиа та. За тэгээ дараагийн үгсдгээр уулзлаа. Түр баяртай.